Ийм болж байна уу? Веб суудлаа яаж болох вэ? Тууд хэлсэн юм ч уустай худлаа. Жилээр жилээр лиг дуустал гэсэн. Тэр хамгийн урдлын игнээ болохоор ерөөсөө бүр яг тухай тоглох багийн эддүүд суух юм бэл. Эддүүд гинэ. Яг эддүүдийнх нь одоо ихнэр мөхмөр ч юм уу те. Одоо нэг багч нь ганц спонсор. Тэгээд чи ингээд бүр тойроод тий. Ганц спонсоргүй шүү дээ багч. Олон спонсортой. За нэг спонсор одоо чи нэг багийн эзэн байх чиний нэг хүрээллийн 4-5% ярина. Нөгөө хүний хүрээллийн 4-5% ярина. Тэсээр л төрч. Ер нь лигийн хамгийн гоё судалж юу вэ? Тэр нөгөө хөтөлдөг асуудал байна. Яг шүүгчрийн ширээд тэрний орс хоёр сэлгийн саналын голдны санал гэдэг байсан. Тэнд суугаад үзэх чинь амар шүү дээ. Хоёр талд ингээл тамирчид ингээл юу тоглохоос гадна хоёр талын сэлгийн орж ирсэн. Уушиг юм дээрээс хөлсмөс байна. Гэтэ тэр бүр тоглолтын уур амьсгалыг яг мэдэрдэг. Эсвэл бүр лигийг мэдэрч үзье гэвэл би жоохон бах тэгж үздэг. Юу нэр шалан дээр суудсан. Шалан дээр суугаа үзэхээр ёо. Тэр чи бүр ингээ үгүй шүү. Энэ дунд оруулаад өргөдөх юм байна даа л гэж боддог. Шалан дээр сууд. Ийм болж байна уу? Шүүгчдийн суудаг нөгөө стад энэ төр бичдэг. Тэнд суух гоё юм л шүү. Би дандаа тэр эмчи ажиллаж байсан шүү. Гол нөгөө тэнд суухаар нөгөө нэг гоё эмоц гаргаж болдог байхгүй. Гарууд чинь тэнд мэдхгүй зарим нь сууж бас алан болгоод тийш алж яд. Тэр тэгэл жижиг юм тэгэл хэлээ. Тэр бас нөгөө юу мөн дээр эсрэг талд нь байдаг юу мөн энэ дөрөв. Тийм бас гоё. Тэнд жоох ичээд суучдаг л сая жоохгүй. Жоохож юм. Яг жоохон багтаал тийш амар суухыг хүсч үздэг л агсан юм биш. Ийм болж байна уу? Бараг бүх юм ярьчлаа дөө ингэ ба. Юу болох вэ? Өмсгөө болох. Энийг өсөд ирсэн. Хасаа боог гэсэн юм байна шүү дээ. Хасгаар юм өмсч гэж. Хүлээчтэй чи. Би дэ бол нэрчиж хасаа боог гэсэн юм уу? Тий, яг гадуур өмсчих юм байна. Бөмбөгөр ингээ хаагаас уучих юм. Яг хоёр ах бэлгэлсэн юм байна. Хөө ингэ ба. Ичи би дэ бол нэрчиж хасаа боог гэсэн юм өмссөн байна шүү дээ. Эцэг миний сургалтын завд шүү дээ. Ард нь миний нэр мэр байдаг байхгүй. Би фоло айгуул зүгээр гэдэг юм. Тийм амар өрсөлдөд байгаа юм та нараа. Зүгээр. Оглож авахгүй юу та юм. Гэхдээ юу юм бэ? Би юм нэг гоё материалтай бодолт бэлгэлжүүлэх хүн ингээ байнга өмсөө явах юм. Би ч одоо энийг бороо 7 хоног 3 өдөр өмсдөг шүү. Тэр өдөр би юу болсон? Бэлгэлтэй өдрөдөр байнга өмссөн. Гэхдээ энэ амар мэддэхгүй. Ата богийг хармаар харахгүй. Миний нэр байгаа. Сайн байна. За, эхлэв. Би нэг юм ахтай амар ичсэн шүү. Тэрнээ өөр ичтлээ шүү. Хай! Манай энэ камера санджаа. Хань. За энэ удаагийн видео бол эргэн ирлээ. Энэ удаагийн дугаарт хөтлөгч Монголын яна. Яг түрүүнээс хойш ингэж хийж байгаа гэсэн. 3-4 давтчихсан. Оюутны лигийн зохион байгуулагчдын нэг хөтлөгч багс болсон доо. Мэдээ дээрс манай оролцож байна. За сайн байна уу? Мэдээ юм аа. Талцэг. За сайн байна уу? Сонь сайхан юу байна? 50. Сүүлийн үед бас нэгэн гэр зур байлаа. Тэгээд нөгөө юу яг гэр бүлийн шаардлагаас болоод бас гэртээ бараг жил сая ковидын үегээл бас нэлээд завсарлаа. Саяхнаас бас буцаад ажлууд руугаа ороод явж байна да. Эрчимтэй орсон уу? Тий. Одоо нөгөө дээдлийг үзэхнээ ингээл таргалчлаа барьчлаа гэж хүмүүсийн нэг тийм үг яваад байсан шүү дээ. Яг ковидос жоохон жим байсан үгүй. 2 жил дээдлийг яг нөгөө талбай дээр гараагүй баг юу байсан. Нэг тоглолтог биш талбай дээр гараагүй. Ер нь хорог 2 жил хах хэрэгтэй болсон шүү дээ. Хамгийн сүүл 20 оны финалыг хөтлсөн юм уу? Нөгөө гадаа дотор болсон санаж байна. Гадаа нэг үзсэн шүү дээ. Сегийнх MVP авдаг. Тэр жилийг гараад тэгэхэд чи яг гайгүй турхаас. Тэгээ саяхнаас буцаад дээдлийг дээр одоо нэг гэрэтээр ажиллаж эхэлж байгаа. Ерөнхийдөө нөгөө тамирчдаа зарлал хөтлөгчөө игээл ажиллаж эхэлсэн. Яг хэдэн оноос хойш дээдлийг хөтлөгч хийж байгаа юм? Хөтлөгч анхнаасаа л хөтлөгч ерөөсөө зарлал юу шилхэн тэрийг? Одоо юу яг анх ажилласан хэлбэрлэгч бас биш. Ажилласан хугацаа гэвэл тэр чи одоо юу шүү дээ. Тэр чи яг нөгөө анхнаас тэр чи нөгөө бага шачаатаараа өсөж байгаа шүү дээ. Тэгээ миний хувьд бол анх 2000 үдэж эхэлсэн хугацааг бол 2004 5 оноос хойш ерөөс тасралтгүй үзсэн. Тэгэхээр чи 2005 оноос тасралтгүй үзнэ гэдэг чи өөрөө хэдэн оны юм бэ? 93 оных л та. Оо, жоох юм биш те. Нас хамаас энэ бүр нас масыг айгүй хамаагүй гоё хэлүүлчихсэн юм шүү дээ. Ивж орж ирж байгаа л те. 93 хэрч хиттэй үзэж эхэлсэн. Яг тэр насаа сайн санахгүй. Ямар ч 2005 оны дээдлэг эхэлсэн. Тэгээ яг ажиллаж эхэлсэн хугацаа нь. Ажиллаж эхэлсэн хугацаа бол 2011 оны ихээр ажиллаж эхэлсэн. Тэгэл тоглолдог үгүй юу? Үгүй ээ. Ер нь юу яадаг гэсэн чинь би багтаач гэх юм. Одоо годомч шийдэн мэдэн дээр гадаа найзуудтайгаа тоглолдог л байсан л та. Гэхдээ ер нь зүгээр надад нэг ганц сони юм байдаг байхгүй. Тоглохоос илүү би ингээд хүмүүсийг ингээд баг болгож хувааж мууж хажуунаас нь үзэх амар дуртай.
Зэбэ. Үгүй үзэх амар дуртай. Зүгээр л зэбэ биш. Ингээл яг ингээд гоё тоглолтуудыг үзэж хажуугаас нь харах амар дуртай л байсан. Яг одоо яг нөгөө өөрсдөө тоглолтгүй хүмүүс чинь хөвчлэн нэг дасгалжуулагч ч юм уу, тайлбарлагч ч юм уу, тиймэрхүү мэрэгчлээ хүмүүс болсон байдаг шүү дээ. Чиний хувьд би бол яг дасгалжуулагч гэдэг чинь шал өөр мэрэгчл. Ер нь одоо дасгалжуулагч гэхээр хүмүүс одоо шууд тоглолтын дээр гараад дасгалжуулагч яриад байгаа. Миний хувьд бол дасгалжуулагч, миний хувьд ч олон улстай бол тэр чинь өөр. Тоглолтын дасгалжуулагч шиг тустай юм байна. Тренинг коуч байна тий. Тэгээ одоо юу ерөнхий биеийн хүчний харь коуч гэдэг одоо тийм янз янзын коуч нар байгаа шүү дээ. Бөө коуч. Дасгалжуулагч яг тоглолтын ерөнхий дасгалжуулагч энэ төр гэдэг дээр бол миний толгой тарих арай хүрдэхгүй шүү дээ. Тэгээ би яг нэг жоохон оюутан багтаа нэг тэгж ганцхан сууж үзсэн хэцүү блээ тэр бол баргийн хүний их ажил биш. Яг го тренинг коуч гэдэг чинь бас нэг өөр. Тэгээ миний хувьд л яг дасгалжуулагч гэхээс илүү зүгээр ер нь хөндлөнгийн л одоо сагс сонирхч гэдэг утгаараа л явах айгуу дуртай шүү дээ. Чи яг жинхэнэ өөрийнх нь яг үнсэн мэрэгчлэн сэтгүүлч яа асуух жилаа би бүр яг ингээд хүмүүсүүд ингээд сагсаар ингээд хараад ингээд мэддэм байж өөрөө яг юу хийдэг вэ л гэх гээд тэрийг би хэлсэн нөө. Яг ингээд дундуур орж аваад энийг хасан шүү. Хүмүүнлэгийн ухааны их сургууль эхлээд олон улсын харилцаанд орсон. За. Тэгээд юу яаж явж байгаад нөгөө тэр надаас л болсон л та. Надаас л болсон л та. Би чи нөгөө хүмүүнлэг ордоо хоёр айгу ойрхон. Тэгэл нөгөө юутай өдрөө лигмиг үзээл тэгэл. Тэгсэж байгаа. Хүмүүнлэгийн олон улсын харилцаасаа гараад 3 дугаар курсээс сэтгүүл зүр орсон. Уучлаарай юу байхгүй юу? Нөгөө Муйсын 2 дугаар байран дээр би сурдаг байсан. Тэгээд ордонд очиж тоглолдог байл чинь хоёрын хооронд энэ зохицуулаад явчих болоогүй юу? Би ч нөө үзэх болохоор би ч юу яадаг гэсэн тоглолт 6-аас 5-аас эхэлдэг гэсэн тухайд чи 5-аас эхлэхэд би 3 гээд очиждаг гэсэн. Тэр хичээлээ таслаад их тоглолт үздэг гэсэн үг юм шүү дээ тий. Ер нь тэгэл яг тухайн үед стресс шиг юм байна л да. Сакс яг эд гоё байхад бол яг тийм биш шүү дээ ингэ тоглолт. Тэг тухайд намайг үздэг хөхд юу эс нэг амир дээр биш юм чи. Өдөрт 3 тоглолт. Тэгэл 3 дахь тоглолт дуусан гут автобус зогсчихдаг тэгэл. Ганц нэг найзаагаа уруудтал 10 дугаар руу алхаал ингээл явдаг гэсэн. Тэр чинь баг 1-р 3-т 5 дахь угаас 1-р 3-т 5 дахь гэдэг чинь яг Монголын лигийн бүр юу вэ? Яг тогтцсон цаг вэ. Намайг үздэг хөх тиймс 90-ад онд бол ямар байсныг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ер нь 90-ад оны лигийнхний ах нарыг бол одоо бичлэг үзлээс үздэг. Тэгээ хамгийн гол нь амар яриатай тий яг тэр нөө үдсэн юм ингээ хоорондоо ярьж ихтэй очичдаг. Намайг ер нь сагсанд дурлуулсан хүмүүс чинь тэр юунууд шүү дээ. Одоо та нар одоо лиг үзэхэд дандаа нэг зрителээс яг нөгөө модон суудлал дээрээс үзэхгүй байгаа шиг байлаа тий. Ер нь тэнд үзвэл амар мэдээлэл авдаг шүү дээ. Би л тэгж үздэг байхад нөгөө хуучны сагс сонирхдаг ах нар гэдэг. 10 хүнийг тойрч суудаг. Би яг ингээ 10 дахь дүүн болж орж ирсэн байхгүй тэр ах нарын дунд. Одоо яг шүүгчдрийн ширээний хажуутлын модон сандал дээр. Тэгэл тойрол ерөөсө бүгдээрээ яг сагсаа яриад. Орой олгоо сагсаа яриад. Тэр ингэсэн байлаа, энд тэгсэн байлаа гэл ах нарын мэдээлэл бас амар. Тэгэл тэндээс чи ерөөсө тамирчтай таньдаг болол мэддэг болол энэ нь ингэдэм юм, тэр нь тэгдэм байна гэл. Тэр сонсдог. Ах нар одоо бас одоо тоглогч ах нар тэгж яриад байдаг шүү дээ. Гудамжны гимээр нэг тийм хүн байдаг гэд тэг баг өдөр болгон тоглолтыг орж үздэг. Тэг хүмүүсийг бүр байгагүй мэддэг. Байсан нэг тийм байдаг. Тийм ах нар зөнд гой ах нар зөндөө байдаг шүү дээ. Яг тэд нар чинь нэг юу ордонд орж ирээд тоглолт үзэхээс гадна айгүй мэддэг тийм хүмүүс зөндөө байсан. Одоо тэгээд янд үе үеийн л төлөөллөд байгаа тэгэл. Би бол арай нэг хойш үеийн төлөөлөл. Одоо яг миний яг үзэж эхэлсэн үеийн өнгөт одоо яг мөнх болдох уугаах гэл одоо. Тэнгүүтээ араас нь тоом. Одоо нэг 80-аад оны сүүл оны яг сагсчдыг л би яг үзэж эхэлсэн юм байна. 86 оноос хойш ч 85 оноос тий зэвлээ ах ч 86 тий 86 87 өөнөө ах гэл тий 85 86 87 88 89 миний яг үзэж эхэлсэн он биш яг нөгөө үздэг сагсчдын он л юм байсан. Өөрийгөө сая төлөөлөл гэлээ шүү дээ. Яг сагсны хувьд өөрөө яг юу гэж дүгнэж байна? Зүгээр нэг одооны байдлаар. Одоогийн байдлаар бол нэг идэсэн л гэж. Нэг идэсэн. Чамгүй бол сагс бүр байхгүй гэсэн үг. Үгүй шүү дээ. Юу ч. Хинч ер нь сагс хэнэж дутхгүй. Хинч байхгүй байсан сагс үргэлжлэгээр үргэлжлэл явна. Байсан ч үргэлжлэл явна гэсэн үг байхгүй. Ер нь бол зүгээр тий ер нь бол хэнэж дутхгүй сагс. Дээрээс нь сагс бөмбөг чи хинт ч өргөө шүү дээ. Өргөө. Сагсан бөмбөг гэдэг спорт чи хинт ч өргөө байхгүй. Тэгээд ер нь бол ямар амар хэлсэн. Юу бүр ингэж нэг сонир би. Сериус нь болоо. Занулаад чимшээ. Эсвэл одоо юу асуухаа мэдгүй байлаа. Нөгөө асуултны юу лээ? Ямар юу гэдэг лээ нэвтрүүлээд үлээ нэг амар уянгаа хэлсэн. Нөгөө хаалга дарам газар юм. Ер нь бол сая асуултанд чи гоёор хариулвал юу вэ? Одоо надгүй сакс гэж бол байна. Гоё явдгаараа явна, үргэлжлэл явна. Харин миний хувьд бол сакс байхгүй байх гэж байхгүй.
Байхгүй. Байнга. Nice. Яг ийм л хариулт өгчтэй байсан юм тий. Яг асуух гэсэн байхгүй юу? Тийм. Саясыг хасчаарай. Арай л амар бас нэг юу болоо. Нэвтрүүлэгт орж үзээгүй ингээ харагдаад байгаа. Тэг яг нөгөө өөрөө сэтгүүлч хүн болохоор тэгээд бас жоохон Өө сэтгүүлч руу нь явуулах гэдэг шүү. Түрүү хийсэн. Олон улсын харилцаанд очиж сэтгүүлч ангир ороод 2014 онд төгс. Манай Дагима Хариун гэдэг хоёр багш их өдрөдлөөр сэтгүүлч болж илаа. Одоо тэгээд яг сэтгүүлчээрээ яг ингээд дагнаж бол ажилтгүй юм ба шүү дээ. Үгүй. Тэгтээ одоо яг энэ сагсан дээр бол амар хэрэг болт юм чи сэтгүүлчээр ажилладаг. Ер нь цаашдаа яг тэр сэтгүүлчээрээ ингэж дагнаж ажиллая гэж боддгоо. Сэтгүүлчээрээ дагнаж ажиллая гэж ер нь их боддгоо дээ. Одоо бол сагстайгаа л ойрхон байж байгаа болно да. Одоо дээдлиг дээр ямар баг дэмжиж байна? Дээдлиг дээр би баг дэмжихгүй байгаа. Яагаад дэмжихгүй байна? амар аргуу штэ бас ингээд тэрийг дэмжиж нэг хэлчих юм бол тэгэл бас тэр гомцоо харин би аягүй хэцүү болчих واخгүй юу тий. Одоо тэгээд баг болгонд л одоо орой Тэр маань байна. Найз байна. Аха. Гэтэ ер нь одоо чамд яг тим таамаг байна уу? За тэр баг тэр багууд ингээд үрдүүлчих байх таа гэдэг ч юм уу. Ер нь зүгээр нөгөө энэ хоёр баг финалт байх таа гэдэг ч юм уу. ер нь одоо 8 баг үлдсэн маа шүү дээ. Ер нь хэдэн оноос хойш ч юм дээ хамгийн амар өрсөлдөөнтэй 8 баг үлдсэн плей-офф болж шүү дээ. 8 багч үлддэггүй байсан юм л дээ. Хамгийн өрсөлдөөнтэй 8 баг үлдсэн плей-офф болж шүү дээ. Бүх цуврал 1-1 болоод 2-1 болоод явж шүү дээ одоо. Эндээс ерөнхийдөө зүгээр ингээд яг дүгнээд үзэхэд бол яг хав арай магадлал өндөртэй багууд бол мэдээж богд багтны алдар тононгард. Тэг гүнд инвестмент хасын хөлгүүд гээд хоёр баг за яг хав зүгээр магадлалын хувьд одоо арай өндөр. Тэнгүүд араас нь одоо үгүй тэр угаасаа л яг сүүлийн хэдэн жилийн хоёр л ингээд үлцээр л байгаа үлдээлж байгаа. Ингээд амар олон жил оршин тогтнолцсон хоёр баг байхгүй. Тэгээд баг болцсон гэх юм уу? Одоо жишээлбэл ICC Apps баг дүнгиж бүрлдээ 50% шив шин хүмүүс 50% хуучин байсан хүмүүс ингээд нэг баг болоод хоорондоо ингээд баг болох хугацаа тэднэрт хэрэгтэй ч гэх юм уу те. Тиймэрхүү яг тийм жижиг сажиг алдаанууд тоглолтын дундаа ер нь жоохон гараад байгаа юм шиг санагдаад байхгүй. Тэгэхээр танан гар 20 оноогоор тасарч хожигдсан байж байгаа л сүүлийн үе мүй дээр те ингээл тэрийг нөхөөл ингээл яг нэг гоё багийн тоглолт гаргаж тоглож чадаад харагдаад байгаа. Гэхдээ миний хүслээр болдог бол би танах хас хоёрыг үлдээмээргүй байна. За чи өөр шив шин баг үлдээсэ гэж бодож байгаа. Тэнэ үлдээ ч юм уу. Вау гэмээр. ICAPS ч юм уу те. Энэ хоёр уу гэдэг. Тэгээд тэр чинь айгүй сонирхолтой байх болов уу гэж бодож байна тий. тэгэхээр танаа хас хоёр гэж байгаа ч гэсэн яг нөгөө магадлалын хувьд бол бусдаасаа тийм хол зөрүүтэй бол биш. Нэг одоо 20-20% ч юм уу нөгөөд багууд нэг 10-10%. Тоордоо 5-10% зөрүүтэй. Ах өмнө жилийн нөгөө лигүүд дээр бол ерөөхдөө бас нэг арай магадлалын хувьд өндөр байгаа шүү дээ. Энэ удаад бол нэг багт нэг одоо 50-аас дээш үе магадлал байхгүй гэж харж шүү дээ. Одоо тэгэл Эрдэнтийн уурхачд ямар хүчтэй юм те тантай яаж тоглож Эрдэнтийн уурхач нэрээ Эрдэнтийн уурхач гэх юм батчихсан. Би чи цоож авах цамаа гэдэг. Тэр Facebook дээр цоож авах нөгөө юм бичсэн чинь доор нь ахаа би танаа багыг дэмжиж байгаа өмсгөл аммаар байна гэж бичсэн. Тэгэхээр би жохогийн нөгөө тэнүү үлзэг юмнуудыг ширэлсэн байгаа юмнуудыг үзүүлээд цоож авах үзүүлээ. Тэгээ өмсгөл авах хэрэг нь асуусан. Гэтэ одоо ингээд видео болоор дамжуулын хэлэхэд Эрдэнтийн уурхач маш гоё баг шүү. Үзэгчтэй та бүх Эрдэнтийн уурхачдыг дэмжээрэй. Надад бас тэгээд юу одоо нэгдсэнс хойш бас 21 аймгийн лиг бол би угаас үздэг л бас зурагтаар. Яг нэг очиж үзэж чадахгүй цаана давхар дээдлиг явах давхар яваад байдаг болохоор. Тэгээ тэнүү үлзий одоо Завхан Brothers те айгуу гоё тийм надад амар хаамбал санагдаад байгаа шүү дээ. Ялангуяа одоо тэнүү үлзий баг дээрээс нь одоо дэлгэрний юм багийн ахлагч нь те тамжид гээл одоо багийн нэг юу лидерүүд нь болохоор тийм айгуу тийм юу хүмүүс тайван дөлгөөхөн хүмүүс байгаа байхгүй. Тэнгүүд тэднэр нь бас нөгөө талаараа дүүнертэй гоё нөлөөлөө. Тэр багийн хувьд бол бас ямар сандаа нөгөө нэг гоё санагдаад байгаа шүү дээ. Нэг дээр нэг жоохон асуудлууд үүсэл байгаа шүү дээ. Нэг тоглолт болгон дээр тэгсэн чинь Завхан Brothers тэнүү үлзий хоёрын тоглолт болж исэн байхгүй. Тэгэл тэр хоёр зүгээр ингээл тоглолт ингээл өрнж байгаа за. Чи Facebook хүүшээ зодооноо дайдаг болох юм бэ. Тэгээд хүмүүс жиргсэн байсан шүү дээ. Тэр шиг тийм амар зөөлөн 50 айдуу хүмүүс. Гэтэ ер нь бол Саксны лиг угаасаа л тийм тэмцэлтэй л болдог. Тийм угаасаа тэр одоо тэр угаасаа яалтчгүй л дээ. Сүүлд Серби тэр лиг байгаа байхгүй. Серби Саксны лиг дээр ч ерөөсөө хүмүүс пив авгаал ингээл улаан утаагаа тавиал ордон дүүр ингээл утаа ерөөс. Тэгэл үзэгчд нь сууж үзэхгүй дандаа ингээд зогсоогоор ингээл хүсэрч үздэг. Тийм зэрэглэмэрлийг зурагчдын урагтаар зөндөл харж ирсэн шүү дээ. Манай Монголын харин гайгүй. Одоо тэр нөгөө танан гардын суугаад байгаа сектор уустай бас нэлээд алдартай нөгөө одоо хөгжөөнд дэмжигч нараараа тий. Айгуу тий бөмбөр авчраад явдаг. Тэр хуучин сектор ч хуучин нөгөө юу генералууд гэдэг дээдлигийн баг бас байсан. Одоо 90-ад оны ах нарын баг. Тэр сектор ерөөсөө л үе үед л алдартай. Генералууд бас яг тэгж дэмждэг байсан. Айгуу тийм хүчтэй хөгжөөд дэмжигч нартай.
Одоо бол би нэг хүмүүсийн сошиалар яваад байгаа нэг хөгжөөл дэмжигчдийг буруутгаад байгаа юм тэр бол нэг тийм юу байдаггүй шүү дээ. Алдар тангаар би фэнүүд угаасаа бүр хизээний л бүр алдартай нэг тийм нэг ямар гэх юмтэй нэг тийм үнэнч фэнүүд л дээ. Тэр чи одоо юуныхан хуучин анх цогийн Чинбат гэдэг ах дорндын ах бас алдарт Танангард огийг Танангард гэдэг багаар нэвэнт тэгээд Sprite-ийг авраг болгоод тэгээд цаашаага Deadly рүү буцаад төвшүүлээд Sprite-ийг дорохдоо тухайн үед одоо айгу яг тухайн үед ч одоо ч сайн байгаа л да. Их ах байна. Тэгээд болдоох уугаах араас нь гоноах мөнгтөр отох юм гоноах яваа. Тэгээд бүр юм фэн бейс үүсгээд танангийнхны чинь бас дархных их дэмждэг байхгүй. Дархныхан бас нэг хэсэг дархан гард болсон шүү. Тэгээ ер нь бол фэн бейс айгүй ихтэй. Дээрээс нь нөгөө болдоох ахыг дагаад бас их хүмүүс дэмждэг байсан баг. Тэгээ дархныхан болдоохыг дэмждэг. Тэгээ дээрээс нь хууч нөгөө дорндын хүн байсан. Дорнд гэдэг нэг баг орж ирж байгаа. Тэгээд ийм нэг 3 бүхэл хэсгээс нийлээл гоё болт шүү дээ. Тэгээ би л нөгөө одоо гарч ирэх хөтөлж мөтлөөд тэр сектор руу явах мангар дуртай шүү дээ. Яг л тэнд очиод явангууд надтай ингээл юм харьцдаг. Нааша харж ярмаар байна. Эндээс асуусан. Түрүүнээс хойш ингээд би ингээд царайг нь харах гэсээр ингээд цээжлэхсээр л ерөөсөө явдггүй. Тангийн сектор ч яг тийш болохоор тийш харж ирээд байгаа. Нэвтрүүлэг ихтэй ийшээ хараадсан байхгүй юу? Ингээд ингэж харцмаар байна. Одоо манайх юм чамд жоохон царимтай гэдэг юм болов уу? Харин чамд чивтэд байгаа юм болов уу? Одоо би нэг юм асуумаар байна. Өөрөө нөө сэтгүүлч хүн шүү дээ. Тэгэнгүүтээ сэтгүүлч сакс хоёрыг яаж анх холбож иваа? Холбож исэн төгөхгүй л. Холбож би ч анхны нөгөө лиг дээр юу исэн. Юу. Тэгэл нөгөө юу гэдэг үлээ. Яг шийдвэрлэх юмнууд нь оролцохгүй. Ерөнхийдөө л нэг наагур цаагаар ингээл бичиг сачиг ингээл зөөх те. Юмнууд зөөх. Одоо нэг ордонд ч амар их ажилтдаг шүү. Одоо байгаа хэдэн ногоо хувцас залуучуудыг хараад бас бахархтай шүү дээ. Бүх юм арын албаны бүх юм хийдэг. Тэгэл ерөнхийдөө нэг тиймэрхүү байдлаар ингээл юм зөөгөл те. All-star мар болоход чинь яадаглал нөгөө бөмбөгний суур зөө ийм юм зөө. Тэгэл юм зөөдөг байж байгаа л тэгэл тэрний дараагийн жилийн лиг дээрээс би яг юу болсон. Одоо манай нөгөө юу саксны том дашаах гэдэг. Дашторж ах тэр ах яг тухайн саксны ерөнхий нарийн бичгийн дарга байхад би юу болсон. Зурагч нар орж илаа. Ямар ч зураг авах мэдлэггүй байж зурагч нар ороо. Тапраад авдаг. Сарын одоо шууд хэлчихэд 200 сая төгрөгийн цалинтай. Сардаас 200 сая 2012 онд тий. Тэгсэн үгүй зураг аваад амар болж штэ. Мөнгө аваад бүтэлж юм бас аваастай тий. Тий 200 сая төгрөгийн цалинтай авах зурагч. Одоо миний авсан зургууд байдаг штэ. 2012 оны дээдлийг тэр Баян зүрх бүүсөг төрүүлсэн байхгүй. Одоо боог их төрөөх энэ төр төрүүлдэг жил байхгүй. Тэгээ хасын үлгүүд 2 дугаар өрөнд орсон. Санчирах 2 дугаар өрөнд ороо. Тэгээ санчирах уйлал. Тэгээ санчирах уйлж яхад нөгөө тийм явж чил зургийг дарахсан сэдэх хажуунаас нь болохгүй. Яа. Санчирах Чинзох 2 одоо дасгал аргангагийн дасгалж Чинзох 2 ингээд улаатлаа уйлал. Тэгээ аргагүй тэр финалч амар болж ирсэн. Тухайн бүрэлдэхүүн чинь бол одоо 12 оны финал байхгүй. Миний зөв санаж байгаа 12 тий. Суперлиг яг өмнөх финал авах. Тэгэхээр ер нь бол зүгээр ингээд сонирхлоороо л ингээд явц юм шүү дээ. Тий. Гэхдээ тэрийг маань бас одоо цалинжуулж тухайн үед одоо бас яг албаа ажил болгочихсон. Гэхдээ тухайн үед бас нөгөө Pepsi League давхар сонирхтын лиг явдаг гэсэн. Тэрэн дээр очиж зураг аавна. Тэнгүүтээ хамгийн гол ажлаа мартсан биз дээ. Зураг аваад авсан зургуудаа өөрөө оруулангуудаа тоглолтын тайм гэж видео хэлбэрээр байдаг гэсэн. Хэцүү. Тухайн үед 12 он гэдэг хэцүү шүү дээ. Тэнгүүт чинь юу яадаг гэсэн. Тоглолтын таймыг үзээд тайм бичдэг гэсэн. Ингэсний ийм үйл явдал ингэж болоод ингээл сэтгүүлчтэй шууд холбогдож байгаа байхгүй. Тийм байна. Ийм үйл явдал ингэж болоод ингэсний ингэж тэгвэл сая хэллээ штэ 200 мянга гардаг гэж байна. Одоо чи хийдэг аа. Одоо юу? Тий. Одоо хэлбэж штэ. Гүг одоо яг лиг сакснаас гэх юм. Яг юунаас авдаг гэх юм. Би ч оюутны сүсэг байна. Одоо жишээлбэл чи сая 200 ингээ авдаг гэдгсэн штэ. Яг тэр хийдэг байсан юмыг одоо ингээ үргэлжлүүлээ явж байгаа штэ. Тий. Гэтэ арай өөр болгоцсон. Тий, арай өөр болгоцсноороо хийдэг авдаа. Хэлэхгүй. Гүг би чи одоо ямар банкны данстай интернет руу залгасан чи. Сая би юу яасан шүү дээ. Одоо ер нь бас сүүлийн 3 жил оюутны сүсгийн холбоонд тасралтгүй ажиллаж байгаа. Тэгээ оюутны сүсгийн холбоо маань болохоор юу жилээрээ гэрээтэй. Жилээр. Тэгээ лиг дууссан ч гэсэн би ингээд талантай байж байдаг. Ямар гоё юм тий. Тэгээд сар болгоо гэдэг юм эсвэл жилдээ нэг бүнд шүү дээ. Үгүй сар болгол үгүй юу. Сарын дунд сүүл гэл яг л цалинжаад яв. Үгүй. Тэгээд сая бас дээдлигийнхаа ихэх гэд манаас ах байгаа. Яг нэг дасгалжуулагч байсан шүү дээ манай их. Одоо лигийн арын албанд бас ажиллаж байгаа. Хоёгах хоёртойгоо тохироод гэрээ дээдлиг дээр ажиллаж байгаа. Тэр мөнгөн дүмбэлнийх одоо санаа үзэх хүмүүс зэг санаа өгч хөө.
Надаас сонирм. Тамирчдын Надаас энэ хүмүүс айгуу сонирм байгаа шүү дээ. Яг үндэ амар сонирм. Яг ингэж гараад хэдэн төгрөг авд юм бол харин ингээ яг мэдгээ шиг юм болчих юм бол одоо жишээлбэл чаваа чи хийдэг авт. тэр хинууц. Ийм багахгүй. Би нэг ийм од болчиход хэлсэн те. Нууц. Гэхдээ хүмүүсүүд надаас 1 минутын бичлэг хідэр хийдин гэж асуугаадсэн шүү. Лиг дээр тэгэл бас одоо хүмүүс ч гарах бас талбай дээр гараад тавьртаа зарлах бас тэр зарласны дараа авах мэдрэмж нь бас аюу гоё шүү дээ. Мэдээж огт мөнгөгүй бол хийхгүй тий. Тодорхой хэмжээний бас нэг хүн чинь одоо ардаа амьдралтай гэр хэлсэн чинь тэр чинь бас нэг юм харна штэ энэ чинь тий. Би яг одоо ингээл одоо тэр MC шиг гэдэг шүү дээ. Хөтлөгч хийгээл ингээл талбай дээр ингээд зогсчих үед чинь ингээд юм амар фейл юм болчихсон. Зүг бурхан минь амар манай фейл үзсэн. Ягаад оролцоогүй вэ гэдэг. Би ч жохотой би ер нь тоглолтын өмнө орой болгоно би ч ингээд юу нөхөрсөг ингээл хоёлаа ярилцаал нэгэндээ зөвлөгөө өгөл яваа. Юу нөхөрсөг даа. Зөвлөгөө өгөл явдаг. Яг зөвлөгөө өгсөн юм болгож манай бас гоё орж ирсэн шүү дээ. Яг би тэрийг бол жохлогийн хувьд бол нэг тийм муу юм гэж бодохгүй. Чаа нөгөө талаараа бас амар тийм. За би яах вэ? Миний фейлүүд үү? Тийм гоё фейл ярьж. Миний фейлүүд байна уу? Юу үлдээ жахах шиг. Яг бүр тэрийг яг санаж байгаа нэрээ. Тэгтээ ер нь зөндөө байсан бах уу. Анхны гаралт бол амар игүйсэн шүү дээ. Анх би хэдэн оны дээдлэг дээр тухайн үед бас нөгөө ялтах бас ерөөхдөө харьцаа спортод сэтгүүлч. Ер нь бол миний нөгөө юу болсон түүхч сэтгүүлчээрээ ингээд ажиллаад анхны тоглолт тайлбарласан түүхч ерөөсөө ялтахтай холбоотой. Яагаад? Яг нөгөө нэг юу сүү хувьцаат компани би бүх ингээд нэг нэр мөртэй санаад байдаг. Айгу ядаргаатай шүү. Сүү хувьцаат компани нэрмжид холбоотын цомгийн болт. Лигийн өмнөх. За. Тэр жил холбоотын цом дээр ингээд шууд дамжуулж ирсэн баха. Тухайн үед скорстууд бол скор шууд. Тийм скорст гэж. Ялтах тэгэхэд нөгөө тайлбар хийж. Тэгэл за чи ороод тэр хараач юм. Би ч нөгөө сагсаа олон жил үзсэн гэж бас мэднэ. Яг нөгөө тайлбарлагчийн хувьд муу баг шүү дээ. Ойлгомжтой муу. Одоо ч сайн биш шүү дээ. Тэнгүүтээ тухайн үед ярихтай болно. Сагчтай амар гоё яриад. Тэгэл нөгөө ялтах юм бас ялтах тухайн үед ингээд дагаа сууж намайг дагуулаа суужсэн. Тэгэл би тэрний дараанаас ирнэ гэж за захын ер нь болохоор юм байна гэнэ. Тэгээ болохоор юм байна гэд тайлбарлагч руу намайг нэг удаа түлхчихсэн. Тэгж би анх нөгөө зурагчийг хийж гад тоглолт тайлбарлаж болох юм байна гэдгийг. Ер нь нөгөө сагсантай ажиллаж байгаа юм чи юунаас амар юунасаар авах хэрэгтэй юм бэ л. Тийм байна тий. Тэгээ фейл ярьж ирсэн шүү дээ. Тий, фейл үү. Шал өөр юм яриа. Фейл. Ялтах малтах юм байна. Фейл зөндөө өгөө. Юу юм бэ? Гүг одоо тэр чи анх хүмүүс ч одоо тэгээд идэв шүү дээ. Анх юу яасан хүмүүс амар мартаад идэв. Би одоо нэг юм амар гайхаад идэв байхгүй. Одоо анх ингэж тэгээс өөрөг нь ингэж гоё юм руу түлхэж өгчээсэн хүмүүстэйг ингэ буцаад муудалцаад ингэж хүмүүс ил гайхаад идэв. Одоо манай сагс нь тийм мангарах байх шүү дээ. Тийм. Хин гэдэг нь ярихгүй. Тэг фейл гэвэл угаасаа би угаа би яг ингэ яаж жахаач юм ярихгүй чи ч юм ярихгүй одоо тэгээд фейл ингэ яриг гэвэл одоо яг саяхаас ургаж ирээл ярих байхгүй. Тэгэл тоглолт тайлбарлаж хахад намайг шууд тайлбарыг дуурах гэл цохоод авдаг гэсэн. Гэвээс буу гаргаж болохгүй. Би ч хамаагүй юм ярьсан. Бас айгаж алчаа юм чи. Хамаагүй юм ярина тэгэл. Тэгэл юу тайлбарлаж хахад гаас тэг 2 3 нүүр мөрлөд зохгүй л тэ зүгээр ийшээ бас. Нөхөрсөг зохилтой байдаг шүү. Нэг нөхөрсөг зохилт хийлэгдэг. Энэ өдрөөс ихлээр нөхөрсөг гэдэг үг тренд боллоо. Нөхөрсөг зохилт хийлэгдэг байсан шүү дээ. Ялтахаар. Дугаа гэлээ болохгүй юм яриад байна. Тэгээд яг араас нь хэдэн жилийн дараах лиг юм бэ? Сүүлд нөгөө бас нэг цөөхөн бүхтэл лиг болсон шүү дээ. Хас 2 жил дараалт төрүүлдэг лигийн эхний жил дээрээс би яг талбай руу гарч нөгөө хаалт амир үзлийн онд юм хиймээр байна гэдэг. Үүндээ ярилцчихсан. Тэгсэн чинь хин хийх үү? Гэсэн чил ялтах бас намайг өшөглөө гаргацгаахгүй шүү. Зүгээр хийгээд гэдэг. Тэгээд би чи бас юу ч мэдэхгүй гараад хамгийн ихнийх дээрээ гарч ирж фейлтэл доошоо хараад суугаал ордны дээр үүдэн нэчидлээ улаац. Эмо цаашаа. Яг наач бас ордны дээр үүдэн чи суугаал тэгсэн чил тэгэл ганц нэг хүмүүс аахында болж штэ. Зүгээр гэл манай сагсны хэд чинь бас намайг сайн бид нар чинь багасаа явцсан болохоор намайг бүр жоохон бахил мэдэн шүү дээ. Ахын дэ болж юм зүгээр ингээд цааштай гайгүй болчих. Нэг тийм нэг гэр бүлстэй. Одоо нөхөрсөг гэдэг шүү дээ. Манай сагч амар гоё шүү дээ. Ганц гоё юм тэр нэг юу үе ялгаас амар шүү дээ. 90 он 91 он тэгэл тааш. Хаа гэлээ. Тий өөр газар мазар явангууд ингээд яа чавта бараг чадсан шүү дээ. Үгүй наач сагсны оны сагсны дон тоолдог юм айгу муугаас сонсож иж магадгүй би түрнээс бас чигээ харьцаад байгаа. Тэнгүүтээ яа л надад жоох юм бэ те. Би сагсныхаа их чим байлээ. Сагсныхаа их чим байлээ. Тийм учраас чи Оюутны талаар гоё. Оюутны тий сүүлийн 3 жил. Сүүлийн хэдэн жилийн тэр нээлт хаалт
Эхний жил дээр ажиллаж байгаагүй. Эхний жил дээр би ерөөхдөө нөө дээдлэг дээр байсан. Тэгээ сүүлийн 3 жил бол яг оюутны лиг. Яг оюутны лиг гэж болоод хэдэн жил болж байгаа? 1995 оноос ер нь бол Монгол за энэ дээр одоо зүгээр жоохон албисны ярьчих тий. Бас хүмүүст гоё мэдээлэл болно шүү дээ. 1995 онд Монголын спортын консорциум бол оюутны спортын консорциум гэдэг одоо тухайн нэг 90-ад оны хэллэг шүү дээ. Тийм консорциумаас анх оюутны лигийг зохиож яхад хамгийн анхны төрөг нь болохоор одоо та нар төсөөлөхгүй дээ ер нь. Цагдаагийн актив майхнаар 95 онд оюутны лигийг арав. За тухайн үед гэхдээ бас нэг юу байсан л та. Жордан ган болмол тэгэл лаглаг ахнар байсан гэсэн. Би тэгээ сүүлд нөгөө судлаад нөгөө баримт кино хийж байгаа юм бид. Тэрэн дээр бас нэлээд судалж явсан. Тэгээд цагдаагийн актив төрүүлээд тэрнээс биш 95 оноос хойш хэрэг одоо хэдэн жил. А дунд нь завсарлах хугацаа бол зөндөө олон жил завсарлаа. Яг сүүлд ингээд дахиад шинээр ингэж завсарлаад юусан гэдэг. За тэр дунд чинь бас нөгөө олон хүмүүс хийсэн. Тэр хүмүүсийг бүгдийг бас дуртах хэрэгтэй шүү дээ. Pepsi нэг зохион байгуулаад идрээ уган. Идрэх олонний дунд хоёрын лиг гэдэг бас аягүй гой зохиосон шүү дээ. 10 хэд 13. А тэрний дараа одоо нэг шийдэх хэрэгтэй байгаа юм даа. Тэгээ тэрний дараа хин ах гинэ. Нөгөө хин үндсэн сүмийн мөнх чулуун одоо 3/3 ерөнхий юу менежер, багийн ерөнхий менежер мөнх чулуун чуу маань бас нэг жил бас дэжгүй сайхан хийсэн. Тэгээ тэрнээс хойш яг тэр хоёрын дунд хойш тасар тэрнээс өмнө удаан тасарсан үед л анх тэр 95 он тоглож байхад л дээдлигийн тамирчид ордог байсан л. Жил болгол өөрөөс дээдлигийн тамирчид ордог гэл. Одоо бол ерөнхийдөө яг нэг бот суурин дээр зогссон. Дээдлигийн тамирчид оюутны лигийн тамирчид тусдаа авах хэрэгтэй гэсэн бот суурин дээр зогсолж байна. Би яг нөгөө сүүлийн 2 жилийн оюутны лигийг яг үзсэн байхгүй нээлтийн солиам сүртэй тийм Монгол хэлтэй шууд дамжууллаа. Бүр яг нэг тийм олон улсын тэмцээн юм үзэж байгаа юм шиг тийм. Сүүлийн нөгөө нэг юу 2 ковидын өмнөх оюутны лигийн хаалт байсан шүү дээ. Монгол хэлтэй ордон дотроос дамжуулдаг. Тэрэн дээр би 10 цагийн шууд дамжуулт явсан шүү дээ. Содоо хэтэр хөтөлсөн байхгүй. Би телевизэн хөтөлт давхар байсан байхгүй. Заалны хөтөлт телевизэн хөтөлт. Тэгэл гарч ирэл гутлаа тайлал гутлаа үзчих хөлөөс цус гарцсан мэт. Яана. Оо улаан заяа хөлбөр. Тэгтээ ингээ хоёр тийш гүгөө явцсан ерөөс. Тэгэл өмсөж юм. арай уран гайгүй өмсчихсэн. Ингэж мөнгө авд юм бол жоохон үнэтэй өмсөж юм. Тэгээд тэрний дараа манай тэн бах харсан. Маргааш зайсан хил дээрээс шууд гутлаа аваарай гэж. Бас тэгсэн биш үү? Тэр үгтэй бас ингэ ивэд идэх штэ болоо те. Манай оюутны холбооны ерөнхийлөгчтэй. Тэгээд нэг тийм болж ш. Тэгэхэд би тэгтээ бүр өөрөө хараа гайхчихсан. Нөгөө гутлан дотор аимсгүй өмсдөг гутлаад шүү дээ. Тэгэл явал уг нь амраал суугаал 10 цагийн шууд амжуулт амар юм байлээ. Тэгэлдээ манай энэ видео болын бас нэг аимс байдаг шүү дээ. Тэгж дараа нэг лиг рүү гарахтаа. Лиг рүү гарахтаа өвсөл гараа. Тэг яг амар гоё яг сагслыг зориулсан одоо ингэ нөгөө шагааны хамгаалалтай. Тийм. Одоо аимсгүй юм байна л да. Аимс муутай юм уу? Зүгээр би нэг юм дээр юм бод. Чи арай гомдчихоо жоохон нэвтрүүлгээс юм уу? Тэ жоохон. Тэ бас. За мэдхгүй байгаа юм ч үү. Тэгэл тэр Монголын эстиг юу ороод ирэхэд би бас амар хэцүүс. Анх удаа нэг телевизийн хөтөлбөрт харуулж ингээ заалныхаа хөтөлбөрийг уйна гэж амар хэцүү бэл. Тэгэл нөгөө чихэн дээр ингээ микрофон үзв. Тэр нь амар гоё заяа. Би сонсоход өрөхтэй. Би ярьж чадахгүй заяа. Тэгэл тэрүүгээр сайхан загнуулаад 10 цаг. Гэтэл юм сурсан. Мундаг юм бэлээ Монгол эстиг гэдэг арай алдмал бол. Классик апдейт үүд юм бэл. Хөтлөгч хүн хүртэл ингээ энэ би мэдгүй байна заяа. Би ч бас мэдгүй гэдээ манай жахаа намайг загнаад идэг хөхгүй юу? Бичээр амхаа. Би ч одоо бүр амар мэддэг одоо тэр энэ тайлбарлах хүмүүс яжвал мэдэхгүй шүү дээ. Зүгээр ч энгийн хүмүүс байдаггүй байх. Энгийн хүмүүс яжвал мэдлгүй байх дээ тэр чинь. Мэдэн үү чи юу яриад байгаа. Наа чи өөр тайлбарлагч аналист хүмүүсийн хажууд өөрийгөө мэдэхгүй гэж хэлж байна. Тэр за. Одоо Нью-Йорк нэгсэн фэн нэгсэн шүү дээ. Тий. Шалах. Багийн ирээдүй яг хийм. Ирээдүй нүү. Би бол Нью-Йорк нэгсэн ирээдүй. Одоо Оби Топын RJ Barrett хоёрын RJ Barrett шүү дээ. Оби Топ нь бол тийм миний зүгээр бодлоор тийм баг удирдаад аваа явах тийм юм биш. Гой үзүүштэй л тоглогч. Тэг яг тий, Слендакийн авраг авч. Яг entertainment талаар бол Оби Топ нь бол нөгөө одоо Нью-Йоркт ирсэн тоглогч нар чинь одоо жишээ нь хоёр өөр багт ижил төвчний хоёр тоглогч ирнэ шүү дээ. Нэг нь Нью-Йоркт, нэг нь одоо жишээ нь Ютад ч юм очсон бахад. Яг ижил төвчний хоёр тамирчныг одоо хэд дахин илүү од болгоно шүү дээ Нью-Йорк. Тийм том зах зээл юм чинь. Ер нь бол Нью-Йорк нэгсэн ирээдүй RJ Barrett шүү дээ. RJ Barrett дээр тулгуурлал явах хэрэгтэй. Гэхдээ ерөнхийдөө одоо яагаад Нью-Йоркийг тэгж дэмждэг вэ?
Үгүй яг нь тэр чинь бас сони юм бил. Би ч нөгөө band wagon гэдэг шиг Carmelo Anthony угаасаа анханасаа дэмждэг гэсэн. Драфтаас орж ирэхэд нь л Syracuse-аас байхад нь л тэр нөгөө бичлэг нь олж үзэл. Амар гоё стилтэй, гоё тамирчин байсан байхгүй. Тэгээ мангар гоё шийддэг. Би ч өөрөө тийм шидэлт мэдлэлтийн тийм техникт амар дуртай юм чи. Тэгэл Carmelo-г дэмжиж явж байгаа л Carmelo нөгөө юу hometown шүү дээ. Тэр Нью-Йорк руу буцаж явал I'm coming home гэл дуун дээр миксээ гэж орж ирэл. Тэгтэн Нью-Йоркийн бас тэр өмсгөл амар таалагдал. Тэгэл Carmelo-г дагаал орсон. Carmelo гарахт нь үлдсэн. Нэг юм үг байдаг байхгүй. Once a Nick, always a Nick гэдэг одоо. Нэг Нью-Йорк Knicks-ийн дэмжигч, нэг Нью-Йорк Knicks ингэ дэмжих юм бол ямар ч бүрэлдэхүүн солигдсон хизээж байсан. Тэгээд байнгын Нью-Йорк Knicks-ийг дэмжнэ л гэсэн. Тийм л юм бэлээ. Тэгээ сүүлд Нью-Йорк Knicks ч бас гоё юм болсон шүү дээ. Тэгээд Линсанэ. Тэгээ манай нэвтрүүлэгт орсон зочдоос ерөөсөө Нью-Йорк Knicks-ийг дэмжиж байгаа гэж баг байгаагүй. Харин би сая гайхаад юу яаж Нью-Йорк Knicks-ийн групп бид шүү дээ. Хэр зөндөө үнэтэй. Админы нэг алтан цоож гэж залуу. Би харж байгаагүй. Тэгээ одоо манай нэг үндсэн системийн холбоонд тайлбар хийдэг нэг Баска гэж залуу. Тэр бас Нью-Йоркид байна тий. Зөв. Бас гайгүй фэн олон юу. Фэн бейс сайтай. Phoenix Suns энэ чинь жоохон бага байж байгаа. Сая сүүл өнгөрсөн жил, урьдчилан жил мөлөөс гинт баахан фэнтэй алж ирж байлаа шүү дээ. Тэгэд өнгөрсөн жил бол сайх жаргалтай л шүү дээ. Баг маань плей-оффт ороод тэгэл. Ер нь тэгээд амар сайн хамгаалт, Том Thibodeau дасгалж ирээс айгу сайн хамгаалттай болгож чадсан шүү дээ. Ер нь гоё Нью-Йоркийн талбай гэдэг чинь амар шүү дээ. Madison Square Garden-д бол хүмүүс тэгэл гоё юм их дуртай байдаг шүү. Та ингээл тэр дуртай, Carmelo дуртай гэсэн чинь нэг асуулт аваад чи өөрөө сагсдаг юм уу? Би өөрөө нэг тоглохгүй. Яагаад? Амар үзэх дуртай зүгээр. Одоо жишээ нь одоо энэ студид хэдүүлээ тавуулаас оож юм тий. Би та дөрөв ингэ 2-2-оор ногдуулаад хараа сууж яваасаа гэж чод. Ер нь их дуртай. Сонирн байгаад ер нь гудамжууд гадаад тоглолтог байхдаа ч гэсэн ингээл найзуудыгаа тоглох. Гудамж гэснээс шууд Монголын сагс руу альтраад орчих уу. Юу гудамж гэснээс би ч 10 дугаар болох байхгүй. Тэг манай 10 дугаар болоос ч бас сагч нэлээд гарсан. Нэлээд гэжтэй цөөхөн гарсан. Гэхдээ цөөхөн амар чанартай. Юу манай дээдлийн үеэс манай Том Олоосын министр Батүштэй билгүм. Тэгээд юу 3-3 одоо Захын Brothers багийн лидер дүлгөм. Тийм бид Монх зохын тоглохыг харах дуртай шүү дээ. Гараа сууждаг гэсэн мохын тоглох. За тэгж жаад энэ нэг тийм тоглож. Тэгээд бас гой тоглох хэрэгтэй л дээ тэр чинь. Тэгээд бас азтай л бас гудамжинд үзчихсэн хоёр чинь тэгэл тийм болсон. Тэгэхээр Том ах бол ер нь гудамжинд нэг тоглолтгүй байсан юм уу? Заалын хүн. Заалан тоглолтог. Техниктэй. За чи тэгээ 10 жил нэлээд төгсөөд бар шууд солонгос явсан цагтаад шүү. Тэгэхээр Томхын тоглолцохыг Монхчиг мадэтлийн гэмчдэлгөө. Монхын тоглохыг хараад Монх төр ч тэгэл амар өөр дорчны гараад тоглох. Би тэр 10 дугаар хайлттай тоглож байсан шүү. 10-ийн хаана лээ? 10 дугаар бол 25-ын цаана. Манай нөгөө нэг гэрээсээ өөр газар руу очдоггүй, гардаггүй. Хотоос уус ихтлгүүрийг айгуу сайн мэднэ. Тийм үү? 10 дугаар нь болчихно л гэмтэл гэсэн үг. Юу лээ? Бодоор. За ер нь тэр авсаа гэж бодохгүй дөө. Тэн дээр чи ямар шийдэд үлээ? Үгүй угаасаа дээр үеийн тийм гадны шийдвүүд гадаа гудамжны шийдвүүд чинь зүгээр л нэг юм одоо самбартай нэг төмөр цаграхтай. Тийм шийд мэдээ нөгөө шүн мөн хулгайд алдчихдаг. Нэг өглөөс ирсэн би чинь тэр нэг 9 дэх тэр хавцаа өгдөг. Нэг өглөөс ирэл шийдэн дээр ирсэн. Шийд алга болсон. Би ч тэгээд нөгөө тоглолтгүй ч тоглох айхтар тоглохгүй ч гэсэн шийд мид будах барих тийм юмд амар идэвхтэй оролцдог гэсэн шүү дээ. Хэрвээ чамаг яг ингээд тоглол гэдэг ингээд бөмбөг өгөөд талбай дээр гаргачихвал ямар байдал тоглох вэ? Мэдхгүй байна. Наа чи ямар амар асуулт. Яг ингээд замаа гэл манай шидэрэг ч юм уу те. Эсвэл одоо юу гэдэг чинь. Яг найзуудтайгаа тоглолтог байхад бол тэгэл 3-3 тоглолт гэсэн. 5-5 мод дээр явж ойлголт. 5-5 тэнцэл тэнцэж орохоор сандарчдаг гэсэн. Чи бас нэг амар гүдгүй бах те. Яаж мөрөө ингэж. Үгүй гүдгүй шээ. Би чинь юу байсан. Тэр нэг сургуулийнхаа тэмцээд орж шөрмсөд тасалцах байхгүй. Эсэл болоод одоо болтол эсэлийнхээ асуудалтай явж байгаа. Тэгээ манай саксныхаа шоолоод чи яаж байгаа өвдгөө гэдэг сакс тоглож байгаа гэсэн. Юу яриад байгаа бэ чи гэдэг байгаа байхгүй. Огт тоглолтгүй юм чи ингэ. Гэтэ одоо ингээл одоо том тамирчид ингээл янз бүрийн тодорхой хэмжээр жижиг баг том хэмжээний ч юм уу тийм бэртэл авдаг шүү дээ тий. Тэрний дараах сэтгэл зүй гэж нэг бас нэг амар юм байж шүү дээ. Чи яг ингээд бэртэл авчаад эргээд ингээд босох хугацаа чинь хэр хугацаа зарцуулсан бэ? Бас ингээд сэтгэл зүйн хувьд бас яг ямар хөө байсан бэ? Эсэлийн хувьд бол тэгэл сарын дараа л яг алхаж эхэлсэн шүү дээ. Тагтаад тэгэл алхаал. Гараал ажиллах эхэлсэн шүү дээ. Тэгтээ амар эцүү үед юм блэ. Ухаан бэл. Одоо манай тамирчдаас эсэл гэвэл амар олон юм шүү дээ. Харин тийм тий. Тангийн тэлэн байна. Одоо ойлол манай найзууд бас хиний хуучин тэр жил Sharks бас айгуу гоё тоглож ирсэн. Манай Бэлхтгийн найз. Бэлхт одоо дамжид байна.
Тамжны бэрхтлээс нэлээд. Гэтэ энэ дуунаас хамгийн хүнд нь бэлэгдэх. Бэлэгдэх чинь бүр эсэл эмсэл нь хоёулаа юу байгаа тасраад тэгэнгүүтээ өвдгийнх нь ясан цөмрөөд шингэнэн ингээд байхгүй болоод амар. Тэр гимтэл үстэй. Миний амьдралтаар хамгийн муухай гимтэл. Яг энэ гимтэл ямар одоо яг юунаас болж ингэж гимтэл нь юу? Энэ дээр бол гоё юм ярьчих тий. Заалны стандарт айгуу чухал шүү одоо. Нэгдүгээр заалны стандарт чухал. Одоо манайхан ч хуучин бол нөгөө 90-ад оны нөгөө социализмын үед баригдсан талбайнууд ч сургуулийн заалнууд ч харин хаа очиж хүний эрүүл мэндэд тустай. Модон шалттай байсан боо. Модон шалт. Тэнгүү ч 2010-ад оны үед чинь нэгсэн юм эрдэнэний шал будагч модонд ороод бүх сургуулиуд явжод модон шалаа тийм юмэр солио хийсэн. Тэр чинь ерөөсө хүний бид амар аюултай байгаа. Одоо энэ тэнд одоо юунууд явж байгаа сургалт семинар тэмцээн уралдаанууд явж байгаа тий. Би бол ер нь тийм цементийн шал юм эсвэл тийм эрдэнэн будагтай шалан дээр тэмцээн болж байгаа газрыг шууд өмчлөл хэлчихдэг. Наад та нар дараа нь энэ хүний эрүүл мэнд одоо ийм асуудлыг шийдэж чадах. Тэр чинь нэгдүгээр дотор эрэхтэй амар дөргидөг. Хоёрдугаар энэ хоёр өвдгөнд бүү. Нэгдүгээр шалтгаан нь энэ. Тэгээ заалч одоо юу байх вэ? Одоо ийм модон шалтай, агч модон шалт. Модноос гадна доороо ийм араам зангида, доороо хийтэй байх хэвээр. Тэнгүүтэр шалан дээр чи буухад ингээ хотоож явах хэвээр. Тэнгүүтээ ингээ стандартын бөмбөг хаянгууд мэдэр хор хийдэж үлээ ингээ стандарт ойж явах хэвээр. Олон шаардлагууд байгаа шүү дээ. Моднод жишээ нь ингээд орж ирэх мод нь ингэж ийм босоогоор орох хэвээр. Тэгжиж одоо хүний эрүүл мэндийн өдрийг бас хангах тийм стандарт үүсэж байна. Хоёрдугаар талаар одоо тамирчин болох гэж байгаа дүүнертэй хэлэхэд бол амьдралын зөв хэв маяг, буруу зуршил айгуу чухал. Буруу зуршлаас хол байх нь айгуу чухал. Яг нэг амар номлогч яриад байж магадгүй. Гэхдээ ингээ би яг тэр их угаасаа гимтлийн төсөл асуух гэсэн байхгүй юу? Гимтлээс сэргийлэх хэрэгтэй. Яаж сэргийлэх вэ гэхээр тоглолттой өдрийнхөө өмнөх орой унтах хэрэгтэй. Эрт унах хэрэгтэй. Эрт амрах хэрэгтэй. Одоо тэр нөгөө юу архитарс тийм ууцсан ч юм уу нойргүй хонсон бол маргааш нь тоглоод явах тий. Тийм шүү дээ. Ер нь тийм нойргүйдэл тий. Буруу ололт, буруу дэглэм, амьдралын тийм буруу хэм маягаас болоод маргааш нэг гимтдэг. Тийм байдаг л. Харин тийм ер нь хөвчлэн тийм том бичээд тийм. Тийм шүү дээ. Ер нь бол тийм байд юм бэ лээ. Тэгээ ямар ч контактгүй байж гал тэгээ гимт чинь гэдэг чинь тэгэл асуудалтай байхгүй. Тэгж өөрөө нөгөө сургалт ажилладаг тий. Тэгээ яг тэр сургалтыг анх яаж санаачилж яагаад тийм сургалтыг тийм тухайд нөгөө наадам центрийн спорт залж аяг байгаа шүү дээ. Тэгээ тэнд манай нэг хамаатны ах ч одоо сагстай ойрхон байдаг юм байна. Ингээд энд ийм сагсны сургалт хийжсэн. Өмнө нэдрэх хийжсэн шүү дээ. Нэдрүү ах хийж байгаа. Тэгээд болсон. Тэгээд болсныхан дараа тэгээ би яг бодоод ер нь бол тэгтээ сагсны сургалт гэдэг юм чинь багш гэдэг хүн нь болохоор яг сагс суурьтай тийм хүн байх хэрэгтэй гэж бодоод мууш байхтай. Тухайд нөгөө итгүү ирвсүүд гээд би яг итгүүнтэй нэлээ ойрхон. Итгүүн баг гэдэг багтаас ойрхон шүү дээ. Тэгээ мууш байхтай хамт бид нэлээд одоо бол манайх чинь 3 манай оюутны лигийн булган бугаа гэдэг манай Минжингийн нөгөө ихэр манай бугаа багшилдаг. Тэгээ оюутны лиг тоглож байсан. Манай гант тэнгис гэдэг үг. Тэгээ 5 нэг бүрэлдэхүүнтэй ажиллаж шүү дээ одоо. Одоо яг тэр секс бэлтгэлээ оруулаад хэр хугацаа 2 жил хагас. Тэг би бол нэг л юм бодд юм дөө. Том багштаас олж ирсэн хажууд бол одоо жижигтэй орно шүү дээ. Яг ихтэй зүгээр ер нь хүүхдийг нэг өмчлөхгүйгээр зүгээр манайх одоо би сургалтаа бол тийм дамжин явах төв байгаас гэж боддоо. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо жишээ нь жавхлан нэгдүгээр сургууль сурдаг чи 10 жилийн хүүхдтэй л гэж боддог. Тэнгүүт чи манай дээр ирээл манай дээр ингээд хувийнхаа бэлтгэлийг уян тренинг одоо тий скил тренинг ч юм уу шийдэлт мэдлэг тиймэрхүү бэлтгэлүүдээ хийгээд цаашаа тэмцээн уралдаанд орохороо чи нэгдүгээр сургуулиас чөлөөтэй тоглоод явж болно. Одоо жишээ нь би чиний багш тэнгүүтээ тий чи над дээр ингээд тоглох хэвээр. Тийм ойлголтыг бол одоо би халмаар санагддаг. Би чамд анх саксыг чинь заагаа үздэг. Чи яагаад миний багаас тоглохгүй байгаа юм бэ гэдэг ч юм уу. Тэ нэг тиймэрхүү дарамтууд бас ирж л үүдэг гэсэн шүү дээ хүүхдүүдэд. Тэрийг бол би байхгүй болгоо зүгээр манай дээр ирээд өөрийгөө сайжруул. Тэг өөрөө бэлтгэлээ хий. Тэгээ цаашаага зүгээр сайх. Далж зүгээр нургаад нисээд яваг. Над дээр гинэ. Манай сургалтын дээр ирээд тэгээд гайгүй сайжраад бас хүүхд зөндөл. Гэхдээ яг тэр болгоныг би тэгж манай сургалтаас тэгж манай наадам центрийн юм хүүхд гэж. Ойлгож байгаа. Тэг ягаад ингэж баг маг дасгалжуулалт тэмцээд оролцуулдаггүй гэдэг нь болохоор тийм тренинг коуч бол би биш. Юу тийм тоглолт дасгалжуулалт би чадахгүй шүү дээ би чи. Тэгэж хүүхдүүдийг зорглоод явах. Тэрний оронд хүүхдүүдэд сайхан бэлтгэлийн хийлгээл, гой бэлтгэлийн хангаал, гой хувийн ур чадвар дээр нь жоох ажиллаж өгөөл. Тэгээ бас өөрөө тоглохгүй юм байж ингэж хүн бэлтгээд ах зүгээр үү те? Зүгээр. Би бол энэ дээр бол буруу гэж боддог. Яг хөө манайхан бол тэгж ярьдэн шүү дээ. Манай ах нар ч гэсэн бүгд л тэгж ярьд. Ер нь сакс сүртэй хүн байх хэрэгтэй. Манай дээр сакс сүртэй хүн байгаа шүү дээ. Мууш байх байгаа шүү дээ. Тийм. Гэтэ өөрөө чинь одоо сакс сүр нь ямар сүр вэ? Минийх одоо юу
нүд суур юм уу? Нүд хийдэг байсан шүү. Нүд Их үздэг. хийдэг. Үгүй би тэгтээ яг үндэ юм шүү дээ. Одоо хүмүүс энэний сургалт ажиллуулна гэж юу гэм ээ гэж ярьдаг юм шиг байлаа. Тэгээд одоо нэг тоодгүй шүү. Гэтэ би яг үндэ юу байдаг гэсэн. Хуучин анх би Сэдэхын саксын сургалтанд 10 жилдээ явжсэн. Тухайд за төлбөрийн хэлээд явах те. Сэдэх надад нөгөө анх тийм саксны анх шатны элементүүдийг заажсэн. Тэгээд Сэдэх надад солгоо алхамт гэдэг юм их сар заасан да. Нэг сар солгоо алхамтыг ерөө сар тавтал энэ хүн яагаад ингээ ганц юм давтуулаад байгаа юм бол гэж би амар гайхаад байдаг. Тэгэл одоо яг тэр Сэдэхийн заасан системийн дагуу анхлан солгоо алхаж чадахгүй. Солгоо алхаж чадахгүй хүмүүс саксанд амар их байдаг шүү дээ. Тэг манай монголчууд солгоо талын асуудалтай. Тэнгүүд тий анхныхан алахгүй сте. Яаж заадаг жохоо би. Яаж заадаг жохоо мэдчихэж байгаа. Яг юм деталаар Сэдэхийн хэлсэн тэр деталыг тархин дотор аль суудсан баг шүү дээ. Яг тэр стандартын дагуу алхахлахад хүүхд сурдаг л байна. Тэнгүүтээ би чинь дараа нь цогоох баяр цогт тасалжуулагч тэр. Одоо энэ аранга алтан дорн дээр дайчдаг энэ тасалжуулагч чинь зоох. Цогоохын туслах тасалжуулагч. Одоо пүүж явах байсан хасын. Цогоох байсан, пүүж явах байсан, чин зоох байсан. Тэгээд доор нь би тэгээд чин зоох дээр чинь нэг хүүхдийн сургалтын анх ордог. Тэгэл цогоохын бэлтгэл оруулалтыг хараад цогоох болохоор өөрөө пак тасалжуулагчаас авчирсан тэр Солонгос школыг сургалтын дээр авцраал. Тэгэл тэр хөлийн ажиллагаа гүйлт мүлтүүд гэдэг юм чинь миний санаанасаа зохиосон дасгал биш шүү хүүхдүүд ээ. Дандаа л тэр чинь тасалжуулагч нарын өмнө хийлэгдэг байсан тий. Ийм хэрэгтэй. Тэгээд дээрэс нь манай муш ах чинь өөрөө цэврөөгч нар байсан тий. Одоо цогоох дээр бэлтгэл сургалтаа хийж цэврөөгчөөс сурах юм хэрэг хөлөө. Агуу тасалжуулагчаас. Тэгэл тэр болгоно тэр хүмүүсийн одоо заасан юмудаас авах юмудын сайхан аваад нэгтгэл одоо энд юу яаж байгаа. Дээрээс нь цогоохын тэр сектэн дээр чинь би хэдэн жил байсан. Цогоохын чигт итүгэн ирвсөд гитүгэн гэдэг багийг анх байгуулж хахад л тэр сургалт эхэлжсэн байхгүй. Тэгээ тэрнээс биш яг нэг сургалт тал дээр бол туршлагагүй юм болохт биш. Тэгээд надаас бус багш нар бүгд сакс тоглодог, сакс зүртэй хүмүүс. Одоо бас нэг үе бодвол бас айгүй олон сургалтууд байдаг. Тийм. Тэрэнд бол амар баярлж байгаа шүү дээ. Одоо тэгээд Монголын яг саксын бөмбөгийн юун дээр яг чи яг хэнийг дэмждэг вэ? Хин нь одоо ингээд одоо эмгтээчж болон тий эрэгтэйч болон эрэгтэйгээс бол би хин одоо манай нөгөө хин данд явах олон улсын мастер Дамбай Бат Эрдэнэ. За 2009 оны дэдлийн нэргэн тоглогч. Дамбай Бат Эрдэнэ гэдэг. Одооны хүүхдүүд бол сайн мэддэг бохоо. Тухайн үед бол саксыг болж ингээ entertainment болгож чаддаг. Амар мэдрэмжтэй. Одоо данд явах маань үзчихвэл энэ дүрэг яа. Тийм үнэхээр л данд яхын тоглолтыг үзэн саксанд орсон. Тэрнээс хойш данд явах зодог тайлаад ч юм те. Тэрнээс хойш үздэг болсон саксчин гэвэл одоо ах нар бүгд тэр одоо Сэдэхаас ахуулаад тэгэл одоо энэ сая энчо явдаг залуучууд те. Энчо явдаг ах нар одоо тэрийг бол саксны тим нэг юм том үе гэж боддог. Одоо өрнөө бэлэг ах байна. 86 цэвлээ ах, болдоо ах, уугаа ах. Ингээ 88 руу ороод ирэнгүүт уугаа ах. Тэгээ 89 оны Том Санжир ах. Муш ах. Нэг нэрийн нөгөөсөө орхих нь ойлгомжтой. Нэрнүүд нөгөөсөө орж ирэхгүй шүү дээ. Тэгээд одоо тэгээд ер нь тэр ах нарыг л үздэг шүү дээ. Үздэг байс. Бүгдийг л дэмждэг. Тэгэл хоорондоо тоглоход амар дуртай. Тэгээ хамгийн гол нь юу одоо нөгөө бас нөгөө юу юм байна. Яг үе үедийгс үний юм. Би яг ингээд үзэж эхэлсэн энэ ах нарыгаа ингээд үзэж эхэлсэн одоо бүх одоо энэ сайн дурдсан оноод уус 85-аас хойш ч юм те. Энэ ах нарыгаа ингээд одоо яг ингээд хүмүүс хүлээн зөвшөөрч чаддаг. Одоо ингээд удахгүй 2 жилийн дараа ч юм уу 3 жилийн дараа 4 жилийн дараа ингээд зодог тайлаад ингээд зарим нь сэлгэнээс тоглох ингээд би хараад ингээд эдний дараагийн үеийн ингээд эдрийг ялаад энэ малаад ингээд би бүр ингээд хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Ойлгох бах та. Би бол ах нарынхаа зодог тайлах хэслийг бол би зохион байгуулж байна. Заавалчгүй. Би хаач ажиллаж байсан хамаагүй. Одоо яг энэ саяд нэр дурдсан бүх ах нараа уусан. Яг би ч айлал багийн дэмжлэн шүү дээ. Айлал багийн дэмжлэн шүү дээ. Мичгээ битгий дагуулад гараа хамаг бодох чинь ёо. Одоо ер нь хүмүүс намайг тэгдэг нөө Мош бахтай хамт сурвалж ажилладаг. Ганцхан Мош бахыг дэмждэг гэл. Зарим нэг гомдлжлээд үгүй шүү дээ. Би бүгдийг дэмждэг. Яг одоо сая нэр дурдсан хүмүүс сая хамгийн сүүлд их яхын зодог тайлах ёслол болсон шүү дээ. Тэрэн дээр би нөгөө арай жоох мэсэлтэй. Одоо бол би яг ах нарын зодог тайлах ёслол мас гэдэг юм нэг бол жинхэнэ нэр үндтэй сайхан хийж. Тэгтээ ах нар маань болоогүй тэр 5 жилийн дараа явах нүггүй юу. Одоо бол би бас тэр нөгөө ганц тийм бас л яг дэмждэг тоглогч нар бас юу яхаар. Нэр дуудсан тоглогчдоос яг нь ойрхон болсон тоглогчд байж шүү дээ. Цэвлээ ах, болдоо ах. Яах штэ жилийн дээр болдоохынгоо харж байсан. 3 жил мэл боог ах ч маань нэвтрүүлэгт очиж тэгсэн шүү дээ. За хаа одоо ингээл насан ч явлаа болоо гэсэн чинь.
болортлох юм уу? Тий. За. Нэг 3 жил байгаа хаа гэж тэгээд Тийш. Болортлох ах байна тий бас. Ахыгаа. За ахаа уучлаарай. Нөө Манай ганц зүүн гэж. гой саксэр. Бид азаа хотер ч айгүй гоё тийм юу байж. Намайг голохгүй жоохон бахаас л голдгоос азаа. Хийж жоохоо нэг юу 10 жилийн хүүхэд байхаас. За арайч тэр. Анх хазахт амар загнуулчихсан шүү дээ. All Star урилга явуулдаг байхгүй. Тэгсэн чинь овгийн буруу бичсэн. Тэгэл хөш нааш. Дууд овг мог зүг бичсэн шүү дээ. Дүү. Тэгэхээр ямар муухай ааштай юм бэ бурхан бин гэж бодчихсон. Одоо тэгэл яг одоо өнөөдөр ингээл харангууд азаагч амар гоё надтай ингээд чөлөөтэй гоё сакс макс намайг голдсон. Азаагч манай мэдээ хандаа битэрийн нэвтрүүлэгт ирж байгаа байхгүй. Тэснэ азаа богоо гэсэн бодоод үзсэн. Харин тийм. Хоёр ах бэлгэлсэн. Тэгээд бид нар чинь нэг юм тийж дээр юм хэлгээд амар гоё өвтөх юм хэлээ хамгийн гол тэгээд таргалсны дараа юмсх юм бол. Таргалсны дараа. Тэгээ одоо яг нөгөө түрүү ярьжсэн ахны хувьд л зодог тайлах хугацаа болно 3-5 жил гэж би харж байгаа. 5-аас удаан байж болно. Тэгэхдээ тий яг үе үеэл хүн мэддэг. Үе үеэл хайрлт юм байна. Би ингэж боддог байхгүй мэжээ. Хүү яг нөгөө нэг явах стаа цагтаа зөв цагтаа явсан нь өөрөө тэр чинь ингээд гоё түүх болж үлдэн. Одоо жишээлбэл яг ингээд Коби зодог тайлал баг нь ингээд хожихгүй айгүй лекс болчихсон шүү дээ. Тэгэл өөрөө тэрийгэ мэдрээл за би ингээд зодог тайлал ингээд амар нэр хүндтэй болж байгаа. Тэхгүй тий хардаа ингээд өөрөө хөвшөрсөн ингээл залуу үеийн алаад идэг те тэгсэн ирнэ ингээл дунд нь орж тоглоо. Үзэж тараад байдаг ингээл харж байгаа онцгүй шүү. Гэхдээ одоо сая энэр зурц ах нарыг 20-30 оноор хождог хүүхдүүд байгаа юм. Залуучууд гарсан юм. Гэхдээ одоо бол ер нь бол бас доотлын дүүнер бол айгүй гоё гарч ирж шít. Минут та нар бол хамгийн гол нь энэ хүмүүс яаж тэр яг голын үеэс яаж залхад гарч ирсэн юм бэ? Мэдгүй болохоор амар асуудалтай байдаг. Эдгэр чинь бүр амар гоё гарч ирсэн байхгүй. Гэхдээ яг ер нь би ингээ хөлөө зүрх чадахгүй байхгүй юу. Гэхдээ би ахнарт бол бүгдэнд нь ингээл 3-5 жилийн хугацаа байгаа л гэж бодчих. Тэгэл яг тухайн үед нь ингээд гоё нэр төртэй гоё зодог талах хэсэл мэт айгүй гоё. Тэр бол хангалттай байгаа л да ер нь. Гэтэ манай ахнар ч тэгэл тэгж нэг жил ингээд лиг миг засалсан дараа. За ахын ч одоо юу болон доо гэл. Тэнгүүдээ дараас л гараа гарцсан авруу гор авцсан гэдэг дээр авцсан. Одоо би нэрийн дурдаад яг жил болгоо маа нэг ах бай бас гоё. Их гоё тоглолтог ах маань байгаа. Тэг жил болгол за энэ жил одоо миний тоглоно гэж юу ах вэ гэдэг. Тэгэл финал үлдсэн л гэж тэгээд тэр ах маань үзчихээ. Тэр ах маань үзчихээ бол одоо өдрийн энэ нэвтрүүлгийг үзэх өдрийн ивент дүргээ. Тэгээд сүүлийн одоо энэ нэг сошиалаар яваад байгаа одоо энэ тамирчдынхаа нэг нэгээр нь ингээл юу яагаад шүү. Тэр дислээд шүү дээ. Тэрэн дээр бол би зүгээр юу яа. Яг энэ одоо энэ үеийн тамирчид ч юм уу те доотлын дүүнэрийг ч гэсэн би айгүй дэмждэг шүү дээ үздэг мэдээж үздэг одоо энэ ахнар маань ингээд усангууд тэднэр рүү орно шүү дээ тэрийнхээ дэмжээ спортлоод явна өсвөрийн саксыг чи би ингээд өсвөрийн 10 жилийн төвтэй чи би ингээд өдөржин үзээ сууж идэг гэсэн шүү дээ одоо жишээ нь тухайн үед миний үздэг байсан үеэс гарч ирсэн хүмүүсийн л одоо Ананд Баясаа одоо Цэлмэг Эйпсийн Цэлмэг 97 оноос Ананд Баясаа хоёр манай төгөлтөр гэдэг үү одоо бас 97 онд айгүй гоё шүү дээ 96 97 95 оны би өсвөрийн саксыг бүгдийг ингээд өдөр алгасахгүй очиод үзээл за энэ хүүхний юм бэ тийм хүүхний тийм юм бэ гэлээ харж байсан хүүхдүүд одоо ингэ гоё гарч ирж. Тэгээ яг ах нарынхаа дараа бол тэр дүүнэр гоё спортлно. Одоо бол би сүүлийн үед нь сошиалаар яваад байгаа энэ одоо энэ тамирчтай ингээд харлуулад байгаа. Тамирчтай ингээд юу яагаад байгаа юм дээр би бүр амар эсрэг байр суурьтай байгаа. Тэгээ ер нь бол одоо тэр муулаад байгаа тамирчтайгаа муулаа шүүмжлээд байгаа хүмүүс үзчихвэл тэгэл ах нарыгаа бол ясаа цайтлан мөрөө шүү залуучуудаа. Гэхдээ угаасаа тэр айгүй муухай шүү дээ. Тэр тамирчны амьдралыг яаж хөдөлгөж яаж тоглож байгааг нь мэдэхгүй байж шүү дээ. Тэгээд зүгээр л өнгөрсөн 10 жил ингээд шүтэж дэмжиж одоо ингээд тоглолтын үзэх юмтай байчаад яг тийм гинт нэг ингээл нэг тийм ямар амархан мартдсан бэ тэр 10 жилийг би бол одоо тэр ах нарыг үзэж эхлснээс хойш тэр 10 жилийг хизэж мартахгүй шүү дээ. Тэр хүмүүс ч нэ миний амьдралд одоо зүгээр муугаар одё л муу юм хийлээ гэхэд би тэр хүмүүсийг яаж тоглож байсан санах учраас ах нь ийм байсан. Ер нь бол манайхан бас тэгж гоё өнгөрснөө тэгж амар амархан мартаж болохгүй шүү. Мэдээж ирээдүйн саксыг гоё байгаа шүү. Одоо манай ирээдүйс 96 оноос 97 оноос Ананд Баясаа гэж гарч ирж байна. 98 оноос гарч ирж байна те. 2000-ад оноос одоо манай дүүнерөөс гарч ирж байна. 2002-оос гэвэл одоо инхүүлээ гэж төлөөлөлүүд нь гарч ирж байна. Одоо манай инхийнхээ хөвгт байна те. Тийм мөн хоёр. Тэгэл энэ Цэлмэг 2 Цэлмэг чи 2000 тэгэл би эдгээр чи ер нь бүгдийг онтойн бидэн л те. Яг өөрөө чинь одоо юу шүү. Яг нэг үеэд харж ирсэн юм чи. Тэгээ өөрөө сая сүүл тэглэр штэ. Бүдүрчээд өмсөх юм болтохгүй гэдэг. Тэгээ дээрэс нь Нью-Йорк багийн дэмжигч гэсэн шүү дээ. Зараа. Кармело это нэг өмсгөлөө. Яп. Бүр ямар амар мэдрэмжтэй бэ тий. Тэгэхээр манай одоо яг хамтран ажиллагч Джерси Заноос танд яг энийг бэлэг болсон дурсагж байна.
Яг одоо ингээд таргалаад өөр юм өмсөхгүй бол угаасаа би томыг алсан юм. Зүг. Одоо яг таалж байгаа үстэй тий. Сайн уу? Тэгээ юу ч мөр томтой залуу юм байна. Гайгүй байсан. Лиг дээр гарч ирсэнс шүү дээ. 7 хоног дэглэн бариад ногоо идэт. За олон нүдэн дээр тэр саксны сайхан талбай дээр чинь гарч ирж байгаа хүн биш үү те. Хизээч гинц гүзээд муухай гадны гуталтаар гарч болохгүй гэдэг манай ах ихнэр амар хайцны соёл гэж ойлгуулж ирсэн. Соёл те. Тийм учраас яг үү. Тийм учраас тэр талбайгаа хүндэтгээд одоо дэглэн барьж байгаа. Лигийн финал тэгээ дээрэс нэг оюутны лигийнхаа финал бэлдээд турж байгаа. Гой битээ болоо. Гой битээ болоо. Яв турхаа. За хамтдаа турцгай бүгдөө нөө юу дэглэмээ явуулаарай. Сага талбайг бас сайхан хүндлэх хэрэгтэй шүү дээ. Харин тийм те. Энийг бол тэгэл надад сургасан хүмүүс л тэр шүүгчнэр те тамирчид ах гэсэн. Мөн дээрээс нь шүүгчнэрээ бас өмөрч байгаа шүү. Бас тэ юм хэлгээд. За тэгэхээр шүү дээ. Би тусгачих уу? харин те. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт Монголын оюутны сагсан бие холбооны маркетинг PR хариуцлага ажилтан тэнгүүтээ юу гэсэн мөнгө одоо юу хөтлөгч юм хөтлөгч. Гэтэ би одоо хөтлөгчийн нэрийг бас зүг арай болоогүй 2 3 жилийн дараа бол яг гоё хөтлөгч гэдгээр бахархаад явах бах. Одоо манай нөгөө нямдарж ах шиг нямдарж ах чадаа сагсан 20 хэдэн жил хөтлөгч шүүгч хийсэн юм байна. Яг тэр хүн шиг 20 хэдэн жил ажилласныхаа дараа яг хөтлөгч гэдэг нэрийг аммаар байна. Тэнгүүтээ одоо бол зөвхөн сэтгүүлч. Тэгээ наадам центр дээр сагсан мөнгөний сургалт хариуцсан. Багш. Мэдгээ онцлоо. Тэгэхээр та бүхэн таалагдсан гэдэгт найдаж байна. Маш сонирхолтой сэдвээр ярилцсан. Дахиад зөглөө бүр. Сүүлчийн хоргийг чамд үлдээ гэдэг шиг. Тэгэд одоо юу нэг л чамд үлдээ гэсэн чи яг үлдээх гэж яжсэн чи урд авч хогчтой таалагдсан. Хизээч юм бүхэн хизээч харагдаж шиг амархан байдгүй шүү зоолоочудаа шүмжлэхээс өмнө заавалгүй бодож гараа. Тэгээ Монголын сагсан бөмбөг ингээд ив найртай нийлээд эвтэй найртай нийлээд явахын төлөө. Тэгээ энэ хооронд одоо олон жилийн хугацаанд те магадгүй нэг хин нэгэнд гомдож байсан би хин нэгэнд одоо муухай үг хэлж байсан те сагсны хагарлаас л хин нэгэнтэй муудалж байсан бол намайг гомдоож байсан хүмүүс бүгдийг уучлсан Монголын сагс нэгтээсээ тий дээрээс нь миний гомдоосон тийм хүмүүс байгаа. Бүгдээрээ ингээс нь уучлалт үзчих. Тэгээ гоё Монголын сагсан бөмбөг одоо оюутан дээдлэг нэгдээд нийлээд гоё явахын төлөө бүгдээрээ хатаач хийцгээе. Бид одоо season 2-аас дараагийн нэвтрүүлгээр дахин уулзах баа.